Амьдрал хүн болгоны хувьд тийм ч сайхан байдаг. Өнөөдөр би та нарт үнжээ хід нугалсан хэмжээний завцсан гол төртэй аимшиг ингэж хэлж болох үтсээ нэмэрч өгье. Ташин дэлгэхэд нэг нэм уйлж байгаа охины алдартай мим байдаг штэ. Тэр мим чинь энэ анимын гол төр ихгүй. Аним маань метроны урд үсэрч амиа орлох гэж байгаад гинт зориг нь хүрээгүй учраас болж байгаа Асагири гэх өрөвдөлтэй азгүй охины сценээс эхэлнэ. Яагаад өрөвдөлтэй вэ гэвэл манай хүн анги дээрээ байнга дээрлэхүүлдэг, бүр бараг дээрлэхүүлгэж гэхэд багтахаар гутланд нь предик хийх, ширээн дээр нь янз бүрийн бичээд, янз бүрийн асах хэтргээл. Тэрийг нь багш нар нь шарсан мөртлөө тоохгүй, бүр толгойгоо суултурлууч гэж өдр. Ямар поророо байгаа штэ. Тэгээ хамгийн хэцүү нь гэртээ очингууд баг ялгаагүй заяа. Ах нь гэж бас нэг сэтистэ манай үнийг зодож стрессээ тайлдаг. Аав нь ахын онц сурах хэвтэйгээд амар шахтын байлээ л дээ. Тэгээл чиний хамаг хариуцлага дарамтыг би хамтд нь үржин чи оронд надад зодуулах хаан юм яриад. Fuck you гэж чин trash log. Манай хүн хитэн цаг мишаг болцоход орондоо гутраад хөвтөж байтал ноутбук нь өөрөө асаад шидэт охтын сайт гэдэг юм руу ороод админ нь манай хүнд ич хиттэй зэвсэг санал болгодог. Админ нь амар эвгүй царайтай шүү заяа. Зочвоо. 3 2 1 Манай хүн ч жоохон жиирхээ шууд унтраач нь. Тэгсэн маргааш нь локерт нөгөө зэвсэг нь байж идэг. What the fuck зүгээр санал болгож ийн хичээд зэвсгээ хүчээр шахаашаас. Нөгөө гурвч манай хүнийг дээрлэхэд бүр уйдаа сууж идэл нэг нь бүр дээд ангийнхаа симпайг авчирснаа хүчнтүүлэх гэж итэр. Бүр арай л даварцсан уу маань. Асагири манч цухтах гэж оролцсон боловч симпай дээрлэхтэй хүн хоёр хойноос нь хөөсөөр байгаад бариад авчина. Тэгээд нөгөө дээрлэхтэй охтуудынхаа нэг нь манай хүний сүү идэр өгч хижээдэг байсан хайртай муурыг нь хүртэл алдсан байдаг. Хэдий зөөлхөн сайхан сэтгэлтэй ч гэсэн хүн л болсон яаж тэсгэв. Уур хідэнтэй ч автаад бас өөрийгөө хамгаалах зорилгоор нөгөө сайтаас ирсэн зэвсгийг анх удаа хэрэглэж үзсэн чинь тэр хоёрыг шууд нэг газар руу шилжүүлчихдэг. Тэр хоёр нь ч метронд дайруулаад өгсөн гэдгийг дараа нь мэдчихэд өөрийгөө буруутгаад байж идэл нөгөө дээрлэхтэй гурийн амьд үлдсэн хоёр нь чи алсан биз дээ эдэргээд манай хүний амийг нь цаасны хутгаар ирчихгээд идэг. Яг энэ үед цаг хугацаа зогсдог бөгөөд нэг шар үстэй охин гарч ирээд дээрлэхүү хоёр охины нэгийнх нь хоолойг нь хэрчдэг. Fucking deserved. Шар үстэй охин ч өөрийгөө цуюуно гэж танилцуулдаг бөгөөд түүнтэй адилхан шидэт охтын сайтын зэвсгийг хэрэглэгч. Хүссэн үедээ цаг хугацаа зогсоож чадна гэдгийг хэлдэг. Бас тохируулга гэдэр хийгээд зарим хүмүүсийн хувьд зогсоохгүй байх ч боломжтой мэлээ. Тэгэл манай Асагири чадвар нь ороогүй. Хитийн сайтын админийн зэвсгнүүдэд тэнцвэржүүлээч ямар ажил хүн бэ? Чи цаг хугацааг зогсоодог хүчтэй болохыг хүссэн эсвэл юм trash fuck we дизл гэхээр үг орж ирэхгүй байна л та. Гэхдээ арай л харьцангуй байгаа сте. За тэр ч яах вэ? Бас нэг юм зэвсгийг ашиглах тоолонд би энд нь маш муу. Манай хүн анх хэрэглэхдээ цусаар уйлсан нь зүгээр кул харагдах зорилготой биш байсан юм байлээ. Цуюуноч Асагиригийн гэрт очиод шидэт охтын ангууч гих бусад шидэт охтуудыг алаад байгаа цуврал алуурчнаас болгоомжлохыг сануулдаг. Манай хүний Рина гэдэг найз нь тэр алуурчинд алуулсан бөгөөд үхэхээс өмнө алуучны зургийг явуулж амжсан байдаг. Энэ үед Асагириг ах өрөөнд орч ирээд сайн үний дүр эсэхэд Цуюуно шууд л ямар худ клан вэ гэдгийг мэдчихээс нь харахад манай хүн бол нийтлэн юм үзсэн шарко юм шиг байна. Маргааш нь байж болох бүхэл азгүйд л муу бүхнийг соронт шиг татгаар алдартай Асагири маань яг нөгөө цуврал алуурчтай таарчнаа. Яа царсаа зхүү. Цуюуноч шууд нөгөө өпи чадвар ашиглаад цаг хугацаа зогсоох гэсэн боловч цуврал алуурч айл хэдий вакуум орчин шиг нэг юм үүсгэсэн байх бөгөөд гаднаас юу ч нэвтрүүлдэг болохоор Цуюуноч тусалж чаддаг. Энэ үед манай хүн өөр аргагүй болсон учраас нөгөө юусэл зэвсгээ ашигласан чинь алуучныг цөлждөг. Тэгээ нөгөө вакуум орчноосоо гарцсан болохоор алуучны өөр цаг хугацаач шууд зогсоод манай хоёр бариад авчдаг. Wombo combo. Энэ зэвсэг тийм trash биш ч юм уу? За тэгээд алуучныг байцааж байгаа тэрийг яг үнэндээ нөгөө Цуюуногийн алуулсан найз Рина байсан гэдгийг мэдэж авна. Тэр явуулсан зураг нь ч гэсэн жинхэнэ биш. Өөр шидэт охины зэвсгээр царайгаа өөрчилсөн л байсан юм билэ. Бас удахгүй шуурга гэх нэртэй дэлхийн сүрэлж байж болох байсныг юм ирэх гээд байгаа бөгөөд түүнд бэлтгэхийн тулд аль болох олон охтын зэвсгийг цуглуулж амьд үлдэх зорилгоор л хүн олоод яваад исэн юм билэ. Алуурчин ч хэд их зэвсэг ашигласан болохоор ухаалцдаг бөгөөд манай хоёр имлэг түргэж өгөөд ухаангүй болсон байх ташимд нь алуучны тэмдэглэлийн дэвтрээс алдартай айдол Нижимиг олж шаарддаг. Манай хоёр Нижимиг олж уулзаад бусад шидэт охтыг цуглуул шуургад бэлдэх санал тавина. Нижимич сансныг бодоход маш илдэг сайн хөөдийч
Нөгөө алуурчин буюу эмнэлэгт итгэж байгаа Ринаг алж найзынхаа өшөөг авна гэсэн маш хүчтэй мотивацтай юм билээ. Нижимигийн чадвар ч гэсэн нэлээд OP. Ер нь баг Лилүшийн гисийн сайжруулсан үйлбэр гэж хэлж болохоор. Давч тайлбарлавал энийг бандгаа өмссөн үедээ юу ч хийсэн тэрийг сонссон хүн шууд ушаалыг биелүүлнэ. Давчиж гэж ер нь ингээл болоо. За энэ үед нөгөө хоолойгоо гэрчүүлдэг дээрлэх охин манай хоёрыг стактж байгаа шид дохтын сайтыг олоод мэдчихдэг бөгөөд админ нь шууд сэвсэг хүчдэг. Нижими ч алуучныг олох зорилгоор хөгжмийн карьераасаа төр завсарлага аваад манай хоёрын сургууль шилжээд ирнэ. Манай хоёр гэснээр Цуюна маань хичээлдээ ойд ирэхгүй байгааг анзаараад Асагири санаад зовоод гэрт нь очиход Цуюно нэг эрэгтэй жинхэнэ dark web-ийн видеонуудыг таамаглаж идэг шүү. Яагаад гэсэн чинь энэ нөхөр багт нь манай өөний ээж аавыг алаад өөрийн том болохоор нь хүчинднээ эдрэгч томорч яваад манай Цуюногийн өшөө болтын гол бай болцсон юм байлээ. Буруу л хүнээрээ оролт штэ. Цуюногийн хувьд ч тэрийг л тамаж яргалах нь амьдралынх нь ганц зорилго болсон бөгөөд битгий алаараа эдрэгээд Асагири тайлбарлаад байж идэл нөгөө шинэхэн зэвсэгтэй болсон дээрлэх байх манай хоёрыг алах гэж байгаа санамсаргүй эрхтэйг алждаг. Бас Нижимид Рина алуурчин гэдгийг хэлсэн болохоор Нижими алах гээд нөгөө эмнэлэгтээр нь очдогч нөгөө хамгаалалтаа хийсэн байдаг. Дээрлэх охин ч үргэлжлүүл манай хоёрыг алах гэж оролддогч Асагири зэвсгэрээ зүлждэг. Манай хүний чадварч нь OP байсан юм биш үү мэ? Үүний дараа Ринаг алж чадаагүй хүн Нижими манай хоёрыг ч бас ална гэд гэрт нь очисон чинь Асагирийн садист тахтанд дурлцдаг. Өгтөө даа гэж. Асагири ах шидэт охтын сайтын талаар илүү ихийг мэдхийн тулд Нижимиг ашиглахаар шийднэ. Гэхдээ энэ хоёрыг харахаар л нэг Made in China Light Miss шаардаад байдیں۔ Энэ үед Канаки Мисаки хоёрын зээрнцэг гэмээр Косоме гэх дүр нөгөө актер хаалтыг чинь байхгүй болгоод Command-с Ринад цусаа өгөөд босгоод ирнэ. Манай өөний чадвар нь болохоор цусаа ашиглаад зэвсэг ашигланаас болж үүссэн шархтаас бусад бүх шархыг эмчилж чадах бөгөөд Ринагаас гадна Саринатай тулдаад гэмтсэн байсан Асагири Цуюно хоёрыг чимчилдэг бөгөөд мөн өөр сайтаас зэвсэг авсан охин гэдгээ хэлдэг. Үүнээс бид нөгөө creepy царайтай баашгаал ганцхан админ биш гэдгийг мэдэж авна. Тэгээд манай энд бүгдээрээ хүчээ нийлүүлж админуудын нэгийг барьж аваад шуурганы талаар илүү их мэдээлэл олж авъя гэж тохирдог. Цэлэгцэн Сарина Ринагийн цуглуулсан зэвсгнүүдийг туудсан байдаг бөгөөд админ нь буцааж өгөхийг шаарддаг ч эхлээд манай хоёрыг алчаад өгье гэд админтэй тохирдог. Цуюноч Асагири тамд амьдардаг болсон бөгөөд маргааш нь цугтаа сургууль дээр өршөө орсолтоо авцсан Нижимиг аргатахаар болдогч бүр гал дээр тас нэмж байгаа юм шиг Рина ангит нь шилжиж түрээдэрдэг. Нижимич мэдээ шууд алах гэж оролдогч Цуюно барьж аваад Асагири нөгөө чадвартай бандгийн тайлаа зогтчихно. Хичээл тараа дахиад аргадах гэж оролдогч дахиад Ринаг харангуудаа шууд алах гэсэн ч бандг нь байхгүй болохоор мэдээж юу ч хийж чадахгүй. Энэ үед Косоме бас өөрийнхөө сквадад дагуулаад танилцуулахаар ирнэ. Тэр дунд супер хүчтэй эмэгтэй ямар ч зүйлийг завчиж хатуу болгодог Якузагийн охин хүссэн хүнтэйгээ холбогдоод бүх мэдэрч буй зүйлсийг нь өөртөө дамжуулдаг трансгендер охин. Мөн шүүр унаад нисэж чаддаг баян ойлын охин гих мэт ч гэж ингээл болоо л тоо. Зяц тэгээ төлөвлөгөөгөө чирчээд байж идэл. Оройн Косоме Асагири рүү залгаж Цуюног өнөө мэдгүйх гэж байгаа гэдгийг хэлдэг. Асагири ч шоконд орж за тэгвэл хурдан өмнө амлаж байсан амлалтаа биелүүлээ буюу бүгд хамтдаа далайн эрэг дээр очихоор болдог. Бүхээс өмнө хүслийн биелүүлэе гэж бодож байгаа юм байна л дээ. Энэ үед Асагиригийн ах Нижимиг тархицсан хിവэр байх бөгөөд түүнийг ашиглаж шиддэг охтын сайтын талаарх бүх мэдээллийг олж авдаг. Огтч далайн эрэг дээр цуглан хөгжилдөж байх үед Нижимигийн бандаг бас л алга болцсон байдаг. Өвөл юуртэй бандаг шээс. Энэ үед Нижимиг банк стокстэй нэг отоогүй Асагиригийн ахад татаархсандаа алах гэж оролдогч. Нижимигийн бандгыг Асагиригийн ах тууцсан байдаг бөгөөд ÖP чадрыг ашиглаад отоогүй шууд алдаг. Гэтэ алхаас өмнө өмдөө тайлаад гайхуулж майхуулаад. Энэ хэсэг ихтэй яагаад ч маяр инээдтэй шээс. Асагиригийн ахын фетиш юу вэ гэдэг үнэхээр сонирхолтой байна. Ядж хахад энийг Асагирийг санамсаргүй харчдаг бөгөөд нөгөө хэдтэй хэлэх гэж оролдогч хэрэг хэлчүүл ахыг алчихч магадaltaй учраас болдог. Наач чам өдөр шөнөгүй мишаг болгодсон штэ. Манай хүний сайхан сэтгэл час хаяа. Fucking annoying. Оройн охид салаад Нижими харж явахдаа Асагири ахтай таардаг бөгөөд Асагири ахч жинхэнэ төрхөө илчиж Нижимиг алах гэж байхад өнөх супер хүчтэй эмэгтэй ирж авардаг. Гэвч угаасаа энэ банданы чадвар хитрхи OP учраас супер хүчтэй эмэгтэй трансгендер охиныг алах гэж тушаадаг. Манай хүнч нэлийн хүнд гимтдэг хэдий ч супер хүчтэй эмэгтэй ховсноос гарч амтсан учраас Гяс Косоме төрөж өгч чадвараар нэмшлүүлдэг. Гэвч Асагири ахын чадвар угаасаа сайжирсан л илүү ш. Бүгдийг амархан ялдаг. Гэвч трансгендер охин чадвараа ашиглан Нижимиг ховсноос гаргаж
Нишимич завчулсан хэдий ч амжиж Асагирийг яахыг хүн тэмтээдэг. Харин энэ үед нэгэн хэн гэдгийг нь мэддэхгүй үл үзэгдэгч хүн гарч ирэн бүгдийн нойрсог чигээр унтуулад Асагирийг яахыг аваад явнаа. Нишимич шархаа даалх хөөхөж оршуулган дээр нь оролцож байх үеэр Асагири чадвараа ашиглан бүх охидыг нэгэн зэрэг шилжүүлдэг бөгөөд үүний дараах нь том дэлбэрэлт болдог. Асагири шалтгаанаа илж админ тэднийг дэлбэж алах гэж байсан үүнийг Сарина буюу нөх дээрлэх охиноос мэдэж авсан гэдгээ шилдэг. За ингээд бүгд нэг ог болж нөгөө гол зорилго буюу админуудын нэгийг барьж авч шуурганы талаарх мэдээлэл салгах төлөвлөгөөгөө жинхнээсээ эхлүүлдэг. Энэ үед нөгөө Асагиригийн ахад алуулдаг Отокогийн хэргийг мөрдөж байсан мөрдөгч яагаад ч юм нөгөө манай эвгүй царайтай админтэй нэг тал болцсон байдаг бөгөөд түүгээрч зогсохгүй нөгөө тулааны дундуур орж иж бүгдийг унтуулчаад Асагирийн ахыг аваад явдаг үл үзэгдэгч хүн энэ болж таардаг. Нөгөө талд Рина, Асагири, Цуюно, Сарина дөрөв нийлж админуудын нэгтээ нэлийн хүн тулаан хийсний эцэст алж чаддаг. Байж та нар барьж аваад мэдээ салгана гээгүй юм. Заас мэдэхгүй. Админы биеэс утаа гарч залуух охин бол шивэрдэг. Админууд ч гэсэн адилхан хүнлээс юм бэлээ. Энэ үед манай сайтын эвгүй царайтай админ гарч ирэн өөрөөс нь урвсан Саринаг гимтээдэг бөгөөд бусад руу ч дайрах үед Цуюна хамгаалт үүсгэн бусдыг авардаг. Гэвч өмнө Госомигийн хэлснээр өнөөмөдөх болох гэж байсан Цуюногийн бие үүнийг дийлэхгүй харамсалтайгаар амиалтна. Цуюногийн сүснийг үл мэдэгдэх газар ирж шидэт охидын сайтын дараагийн админуудын нэгт нэр дэвшигч болж амьлах хэдий ч шал өөр хүн болсон байлаа. Асагирийг ч алах гэж оролдог бөгөөд Асагири чадвараараа бусдыг аюулгүй шилжүүлж өөрийгөө ч Цуюнотой цуг өнөх далайн ирэг рүү шилжүүлж байгаад жинхэнэ токнож зүгээ хийж эхэлнэ. Анимал болсон тэр нь ажиллаа Цуюно эргэж ирээд админы гач бүр ялаад тагдаг. Харин манай үлдсэн хэд маань өөр нэг админыг бас пойлдж идэг бөгөөд пойлддэгч гэж баг Якузагийн охин ганцаараа ирсэн дээ. За ямар ч тач ингээд манай хэд бүгдээрээ амьд аз жаргалтайгаар аниманд тусдаг. Иймэрхүү дарк төрлийн аим шиг анимуудад бол ховор үзэгдэл. Яг уу би ганц ишлэгт багтаах гэ зарим зүйлсийг нь дийтейлхүү жоохон товчлоод ярьчлаа. Гол санаа нь бол ерөнхийдөө шидэт охидын сайтаас зэвсэг авсан охид бол бүгдээрээ л хитрхийг зовлонтуулсан азгүй өрөвдөлтэй охид гэж анийн дээр гардаг. Тэгээ сүүлд админ манай хоёроос та хоёр өөрсдийгөө яг азгүй өрөвдөлтэй охид гэж тодорхойлох уу гэхэд манай хоёр найзуудтайгаа хамт байсан дурсамжуудаа санаад үгүй гэж хариулна. Тэгэхээр анимын гол мессеж бол зүгээр л ямар ч зовлон шанал тулгарсан түн хитрхийг гутаж анхаарлаа хандуулахгүйгээр муу талуудаа үл тоогоод сайн талуудаа аз жаргалтай үеүүд дээр анхаараарай гэсэн утгатай болов уу гэж бодсон. Өөрөөр хэлбэл ямар шаранхуйд өчүүхэн жолтгой гэрэл асч идэг. Тэр гэрэл дээр л анхаарлаа төвлөрүүлэхэд болно гэсэн мессеж хүргэх гэж оролцсон юм болов уу гэж бодсон. Тэгээд бичлэг дуусахаас өмнө группийн нэг шараавт хийчи. Хэрв та иймэрхүү анийн төрлийн контентууд үзмээр үйл миний YouTube сувгаас гадна манай Facebook групп дээр ч гэсэн тогтмол анинтай холбоотой яг уу бичлэг биш ч гэсэн иймэрхүү бичвэр контентууд ордог. Бас та өөрөө ч пост хийгээд өөртөө адил сонирхолтой хүмүүстэй дискшн өрнүүлж болно. Монгол 3D Quora эдэр хөгжиг байгаа болохоор одоо Facebook л байна. Заас ингээд бичлэгэд дуусахаас өмнө нэрээ нөгөө Асагиригийн садист тахад юу тохиолдсон гэж юу? Манай хүн адилхан садист нөхөрт баригдаад одоо мазохист болохоос гарахгүйсэн. I wanna be a master. I wanna make your heart beat round like roller coasters. I wanna be